2025 он Хилэнцэн урд. За Хилэнцэн урдныхны маань хувьд ангараг гариг таныг удирддаг. За ангараг гариг бол 24 сар болоод ухрах хөдөлгөөнийг хийдэг. Хийхдээ асар удаан ийм ухрах хөдөлгөөнийг бол хийж яадаг. Тэгэхээр бол 2025 он гарахад ангараг гариг маань ухрах хөдөлгөөнөө хийчихсэн таныг угтах нэ. За 2025 онд ангараг гариг маань 2 сарын 23 хүртэл ухрах хөдөлгөөнийг хийгээд урагшлах хөдөлгөөнөө бас мэлхийн ордондоо үргэлжлүүлэн хийж явах учраас ихэнх цаг хугацааг мэлхийн ордонд бол өнгөрүүлж байгаа. За ангараг гариг бол таны хувьд ажил амьдрал за дээрэс нь өсөн дэвжих байдал өөрийн чин цаашдын сүсэг бэршрэл гэсэн энэ зүйл дээр бол асар идэвхтэй нөлөөллөг өгнө. За нөгөө талаасаа болохоор өөрийн чин хувьд ангараг гариг маань таны итгэл үнэмшил за өөрийнхөө хүүхэд наснаас сурч мэдэж өссөн амьдралын гол тэр өнцгүүд дээр чинь ухрах хөдөлгөөн хийснээрээ та магадгүй энэ үеэр өөрийнхөө итгэл өөрийнхөө үнэмшлийг үнэмшилтэй холбогдсон ямар нэгэн маргаан стресс асуудлууд үүсэх өндөр боломжтой. Хэдэрхий өөрөөрөө зүтгэх өөрийнхөө шашныг үнэн тэрний шашин худлаа гэж гэдэг юм нэг иймэрхүү дотоод зөрчилдөөн асуудлууд. За дээрэс нь бас өөрийнхөө итгэсэн зүйлийг бусдад илүү тулгах гэсэн ийм сэтгэл зүй таны амьдрал дээр 2025 онд ялангуяа эхний 1-4 сарын хооронд болох боломжтой учраас өөрийнхөө итгэл үнэмшлийг өөрийнхөө зорилго тэмүүллийг илүү өөртөөгөө ойрхон байлгахыг хичээх хэрэгцээтэй. За нөгөө талаас 2025 он бол Бархасбадь гариг байршлаад сольж байгаа үе байгаа. Тэгэхээр таны хувьд өнгөрсөн цаг хугацаанд маш их олон өөрчлөлтүүдийг бол даван туулж байгаа. Дотоод ертөнц, өөрийн чинь хувь хүний хөгжил, амьдралыг харах өнцөг, альва зүйлийг таних мэдэх ухаан илүү гүн гүнзгий танд өсөж байгаах. Тэгэхээр Хилэнцэн ордны мандалттай болон Хилэнцэн ордны нартай хүмүүс ирж байгаа 2025 оны 6 сар хүртэл үргэлжлүүлэн дээрх өөрчлөлтүүд бол таны амьдралд илүү идэвхтэй явагдана. Таны хувьд дотоод өөрчлөлтүүд бий болсноороо үргэлжлүүлэн дараагийн алхмуудыг хийх алхам чинь өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр та урд нь мэддэггүй байсан, хардггүй байсан, ойлгодоггүй байсан олон сэтгэл зүйн, харилцааны, санхүүгийн, ажил карьерийн өөрчлөлтүүдийг та дотроо үүсгэж гисэн. Дээрх өөрчлөлтүүдийг та хийх гээд бэлтэж байгаа, өөртөөгөө үргэлжлүүлэн ажиллаж байгаа үе ба. За нөгөө талаасаа бас зарим маань энэ үеэр гэр бүл үр хүүхэдтэй болчихсон. За зарим маань энэ үеэр бас ямар нэгэн сэтгэл зүйн дотоод өөрчлөлтүүдээ эргээр даван туулж байгаа. Урд нь олдгүй байсан зүйлүүдээ олж мэдэх, урд нь хардггүй байсан зүйлүүдээ олж харах ийм таатай эерэг өөрчлөлтүүд бол таны дотор болж байгаа гэж бол харж байна. Цаашид энэхүү гариг маань үргэлжлүүлэн Бархасбадь гариг маань таны хувьд 6 сарын 9-өөс ахуулаад өөрийн чинь итгэл үнэмшил, шашин шүтлэг, за дээрэс нь аялал гэсэн ийм хэсэг рүү чинь шилжих төлөвлөгөөний дараагийн 1 жилиг буюу 2025 оны 6 сараас 2026 оны 100-ны сарууд хүртэл үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ маань таны хувьд өөрт чинь нэлээд азтай өөрчлөлтүүдийг татна. Тэгэхээр та нэлээд олон аялал хийх боломжтой байна. За дээрэс нэлээд олон аялал нь өөрөө дандаа сурч мэдэх чиглэлээр танд гарч ирнэ. Тодорхой хэмжээний боловсрал, educational ийм зүйлүүд таны амьдрал дээр болж идэвхтэйгээр болно. За таны хувьд ирээдүйд маш олон итгэл үнэмшилтэй том алхмуудыг хийн. За азаа их туршсан алхмуудыг хийн. Хувь тавилан таныг яагаад ч юм чиглүүлж байгаа юм шиг дотоод ирч хүч энергийг та мэдэрнэ. За дээрэс нь таны хувьд бас нөгөө талаасаа нар сарны хэртэлт бас үүсэж байгаа. Тэгэхээр бол энэ хэртэлт маань таныг бас нөгөө талаасаа өөрийнхөө боловсролд анхаарлаа хандуулаач гэж бол илэрхийлж байна. Тэгэхээр таны хувьд эх жил бол сургууль соёлд орох, дахин өөрийгөө сорих, дахин өөрийгөө таних, дахин өөрийгөө олох, бүтээх гэсэн ийм боловсрал өөрийгөө сурч мэдэх гэсэн хэсгүүд рүү бол чиглүүлж байна. Тэгэхээр бол ирж байгаа жилийн 2 дугаар хагас бол таны хувьд дахин өөрийгөө олж, дахин өөртөө алдагдсан итгэл үнэмшлээ олж авах, алдагдсан өөрийнхөө хувь тавилангийн зам жимийг олж авах
Хэрвээ та одоо зам өрөөсөө гарцсан юу гэдэг одоо өөрийнхөө яг явах ёстой замлаараа яваагүй байх юм бол тухайн одоо гариг эрхсүүдийн хөдөлгөөн маань таныг хувь тавилан руу ч илүү их оруулах, за байх байр руу ч илүү их чиглүүлэх ийм одоо эерэг өөрчлөлтүүдийг бол танд өгөх нэ. Тэгэхээр бол ямар нэгэн гадагшаага чиглэсэн ажил бизнесүүдийг хийх, сурах, аялах гэдэг зүйлүүдийг хийвэл амжилттай бүтнэ. Та дээрх одоо үеүүдийг ашиглаад ямар нэгэн бизнесийг, ямар нэгэн боловсролыг олж авахыг бол хичээх хэрэгцээтэй. За нөгөө талаас болохоор таны хувьд бас өөрийнхөө дур сонирхлыг олж мэдэх. Би яг юунд дурладаг вэ? Би яг юу хийх сонирхолтой вэ? Би өөрийгөө аз жаргалтай болгохын тулд юу хийвэл зохилтой вэ гэдэг ийм олон асуултууд танаас бол гарч ирнэ. Нар сарны хэртэлд таныг ирээдүйн одоо олон өөрчлөлтүүдийг танихад, за дээрэс нь өөрийн чинь одоо хобби, сонирхолтой зүйлүүд яаж цаашаа үргэлжлэх вэ? Таны дурлаад байдаг зүйлүүд юу байх вэ? Нэг бол та үр хүүхэдтэй болох сонирхолтой байна уу? Нэг бол та өөрийнхөө хоббиг хөмөрөнө гэдгийг илүү их олж мэдэж үүн дээр ажиллах ёстой юм уу бол эхэлж байна. За нөгөө талаас үр хүүхэдтэй холбогдсон ямар нэгэн сонирхолтой өөрчлөлтүүд бас гарч ирэх боломжтой. За үр хүүхэдтэй болъё гэж бодож байгаа хилэнцүүд маань бас ирж байгаа ондоо үр хүүхэдтэй болох боломжтой болж эхлэх нэ. За нөгөө талаасаа болохоор өнгөрсөн цаг хугацаанд таны хувьд ажил үйлс дээр чинь амьдралын хэлбэр дээр чи асар их өөрчлөлтүүд бол гарсан байна. Тэгэхээр энэ 2025 оноос хойш дараагийн 18 сарын турш та илүү өөрийгөө олсон, нээсэн, илүү өөрийгөө сонссон алхмуудыг бол хийж эхэлнэ. Нийгэм, найз нөхөд гэж явахаасаа илүүтэйгээр өөрийнхөө дуу хоолойг сонсож, өөрийгөө бүтээх, олох энэ одоо чиглэлээр ажиллаж амьдрал таны амьдрал илүү өөрчлөлтийг бол татна. Таны хувьд хуучин харилцаа, найз нөхдөд эргэн амьдралд чинь гарч ирж болох юм. За ерөнхийдөө бол таны хувьд зарим нэг талаараа нөхөрлөл хүрээлэл гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө дахин одоо бүтээх гэдэг талдаа анхаарлаа илүү хандуулж эхлэх нэ. Нөгөө талаас болохоор хэртэлтийн одоо хувьд энэхүү хэртэлт маань танд илүү эерэг өөрчлөлтүүдийг бол авчрах хэртэлтэй байна. За Тэнгэрийн маан гарыг байршлаа солиод ирж байгаа. Тэгэхээр Тэнгэрийн маан байршлаа сольсноор таны хувьд зарим нэг одоо харилцаа их өөрчлөгдөж болохыг харагдаж байна. За тэгэхээр бол хамт одоо гэр бүл болсон хүмүүсүүдийн хоорондын одоо хадгалах, хураах, хамтдаа бүтээх, босгох, за эд агуурс юу гэдгийг одоо эд хөрөнгөчүүд юм уу, эд материалчүүд юм уу. Энэ зүйлүүдэд бол асар их өөрчлөлтүүд бол дараагийн 7-8 жилд бол гарах боломжтой харагдаж байна. За нөгөө талаасаа болохоор өөрөө чинь хувьд бас өөрөө чинь бэлгийн харьцаа, интимэд харьцаа бас их өөрчлөлтийг бол авчрах боломжтой байна. Ерөнхийдөө бол таны хувьд илүү эрхчлөөтэйгээр өөрийгөө илэрхийлж сурах, илүү их одоо бэлгийн харьцаа, секси харилцаанаас юуг илүү сонирхож, илүү идэвхтэй илэрхийлж явдаг. Энийг илүү их сонирхож, өөрийнхөө одоо яг дур сонирхолтой хэсгүүдээ илүү их одоо ил гаргах, өөртөө ажиллах, өөрийгөө таних гэдэг ийм өөрчлөлтүүд бол таны амьдрал дээр үүсэх боломжтой болж эхлэх нэ. За нөгөө талаасаа болохоор 2025 онд амьдралын хувьд 2 дугаар хагас илүү идэвхтэй сайн аялах, явах, бүтээх, хийх, сурах, сонирхох гэдэг энэ хэсгүүдээ илүү их чөлөөтэй бүтээх, аяандаа ажил үйлс чинь бүтээд ирэх үе гэж байна. За эхний хэсэг болохоор үргэлжлүүлэн таны хувьд анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Ангар гариг ухрах хөдөлгөөн хийцэн байх үеүүдэд болж игэл гэмтэл бэртэл авчих. За дээрэс нь ямар нэгэн байдлаар бас одоо өөрийн чинь хувьд хитрхи их өөрийнхоороо дайрах, өөрийнхоороо одоо хүмүүст тулгах гэдэг энэ зүйлүүд бол идэвхтэй явж байгаа. За дээрэс нь сугар гариг ухрах хөдөлгөөнийг бас 2025 онд бол хийж байгаа. Тэгэхээр 2025 он сугар гариг маань 19 сарын дараа ухрах хөдөлгөөнийг хийж байгаа маань өөрийн чинь эрүүл мэнд, санхүүгийн асуудал. За тэгээ энэ үеэр та хитрхи одоо азаа туршсан тоглоом тоглох. Хэрвээ та одоо гамблер юм уу мөнгөөр тоглодог ч юм байгаа бол энэ үеэр бол таны хувьд азгүй харагдаж байна. Тэгэхээр болж игэл та энэ үеэр санхүүгийн асуудал дээр азаа туршгаа зайлсхийх шаардлагатай. За нөгөө талаасаа болохоор мөнгө санхүүгийн тал дээр илүү тооцоололтой байх шаардлагатай. Ямар нэгэн ажлын байр, офис, эсвэл амьдралын хэлбэр асуудал дээр
мөнгөний тооцоологдоогүй зарлага гарах өндөр боломжтой. За тийм учраас энэ үеэр таны хувьд илүү хадгалж үрэх гэдэг энэ өөрчлөлтүүдийг хийвэл маш сайн. За нөгөө талаасаа хэрвээ та тэжээвэр амьтантай бол энэ үеэр тэжээвэр амьтан чи өвдөх юм уу, гэмтэх юм уу боломжтойг анхаарна уу? 3 сарын дунд үеэс 4 сарын 11-ний хооронд ерөөхдөө бол 14 хоногийн турш анхаарал болгоомж санхүүгийн байдал зүйл дээр анхааралтай байх хэрэгтэй. Нөгөө талаас болохоор хилэнцүүдийн маань хувьд ирж байгаа жилийн 2 дугаар агаас одоо маш таатай өөрчлөлтүүдэд татж байгаа учраас удаан хугацааны одоо хүсэн хүлээж ирсэн эерэг өөрчлөлтүүд бол ажил амьдрал дээр чинь гарч эхлэх юм дээ. За санчир гараг таны хувьд 70,000 гарагтай аяллыг бол зуны одоо саруудад бол хийж байгаа. Тэгэхээр энэ үе маань танд юу авчирж гинэ гэвэл цаашдын ажил амьдрал дээр ямар хариуцлагатай байх вэ? Ямар зүйлүүдийг сурч мэдэх вэ? Ажил бизнес чинь цаашаа агцтай явхад юу саад болж байгаа вэ гэдэгтэйгээ та нүүр тулсан юм том алхмыг бол зуны саруудад тавина. Тэгэхээр энэ зуны сарууд бол таны хувьд илүү одоо бодиттой хараад ажил дээрээ сурах ёстой зүйл. Ажил дээр бизнес дээр чинь өрсөлдөж байгаа хүмүүс мө. Магадгүй ажил бизнес дээр чинь садаа болж байгаа хүчин зүйлүүдийг олж мэдээд үүнийхээ эсрэг одоо ажиллах юм үүнийгээ даван туулах гэж ажиллах урт удаан хугацааны зорилгыг та 2025 онд гаргаж ирэх нэ.